Одоо бүгдээрээ BIP буюу BIM рүүжүүлэх төлөвлөгөө, Cloud буюу Level of Development, Level of Detail-ийн талаар дэлгэрэнгүй авч үзцгээе. Эдгээр нь төсөл хэрэгжүүлэх процессын нэгэн хэсэг байгаа. Та бүхэн BIM төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд BIM ашиглалтыг тодорхойлох уулзалт зохион байгуулах хэрэгтэй. Энэ нь тухайн төсөлд хэрхэн BIM ашиглагыг тодорхойлох уулзалт юм. Ингийн тулд бүх талын төлөвлөлийг оролцуулах хэрэгтэй. Жишээ нь зураг төслийнхэн гүйцэтгэгч, барилгын материал нийлүүлэгчид, захиалагч, ашиглалтын яал, барилгын менежмент гээд боломжит бүх оролцогчдыг оролцуулах нь тохиромжтой байгаа. Ингэснээр та бүхэн аль оролцогч ямар түвшинд BIM-ийг ашиглах боломжтой тодорхойлж, төслөө хэр хэмжээнд гүйцэтгэлийг тодорхойлоход илүү хялбар болох юм. Дараагийн алхам бол тухайн түвшинд хүрэхийн тулд хэрхэн ажиллах вэ гэдгийг тодорхойлох BIM хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах ёстой. Энэ нь хэдийд хэнд ямар мэдээллүүд шаардлагатай вэ гэдгийг тодорхойлж, тухайн мэдээллүүдийг цаг алдалгүй төслийн багийн гишүүдэд гаргаж өгөхөд чиглэгдсэн байдаг. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд төслийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор бид зайлшгүй Cloud буюу Level of Development, Level of Details-ийг ашиглах шаардлага гардаг. Level of Development нь дотроо 5 хэсэгт хуваагддаг. Үүнд Cloud 100 буюу Conceptual Design, Cloud 200 буюу Preliminary Design, Cloud 300 буюу Detail Design, Cloud 400 буюу Construction Design, Cloud 500 буюу As-Built Design, Cloud 100 буюу Conceptual Design-ыг та бүхэн наривчлан тэзүү талбайн анализ гэж ойлгож болно. Ерөнхийдөө уг шатнд барилгын талбай дээр анализ хийж, тухайн талбайд ямар хэмжээтэй, ямар хувь хэлбэртэй барилга байруул тохиромжтой вэ гэдгийг шийдэхэд зориулагдсан байдаг. Ингийн тулд та бүхэн нэг бүрчлэн хаан хуучил загварчлахгүйгээр ерөнхий барилгынхаа массыг босгоод тухайн барилгынхаа зориулалт, инженерийн шийдлүүдийг тодорхой зааж өгснөөр хурдан хугацаанд урьдчилсан төсөв болоод ашиглалтын зардлыг тодорхойлох боломжтой байгаа. Гэхдээ та бүхэн дан ганц нэг хөлбөрт баригдалгүйгээр олон тооны хөлбөрөд боловсруулаад төслийнхөө санааг анханаас нь зөв чиглүүлэх боломжтой гэдгийг анхаараарай. Харин Cloud 200-ийн хувьд зураг төслийн багийн бүх хил гишүүд бусадтайгаа зайлшгүй удаж ажиллах шаардлагатай үндсэн шийдлээ гаргах их загвар зураг буюу эскиз гэж ойлгож болно. Cloud 100 дээр барилгынхаа массыг тодорхойлсон болвол одоо хуучил, хаан, шат, баган дамнаруу зэрэг үндсэн эдлгүүнүүдийн байршлыг тодорхойлж, бусад инженеруудын төлөвлөж буй шугам, хоолой, кабелийн тавир зэрэгтэй хэрхэн уялдаж байгааг шалгах хэрэгтэй. Cloud 300 ерөнхийдөө наривчлсан дизайн буюу бидний ажлын зурагтай дүүцэх үе шат юм. Уг шатнд төслийн шийдлийг эцэслэн тодорхойлохоос гадна тайлбар бичиг, хэмжээ зэрэг ажлын зурагт бэлтгэх процесс явагдана. Харин Cloud 400 ажлын зурагаас угсралтын түвшинд шилжих процесс явагдах юм. Ингэхдээ дан ганц модулийн наривчлалт төдийгүй тухайн эдлгүүнүүдийн хэдийг хэрхэн угсрах вэ гэдэг зааварчилгааг давхар оруулж өгдөг байгаа. Харин Cloud 500 маань As-Built Design буюу тухайн төсөл бодит амьдрал дээр хэрхэн баригдсан байна. Яг тэр чигээр нь виртуал орчинд оруулах процесс явагддаг. Зарим төслийн хувьд уг процессыг илүү наривчлалтай болгохын тулд лазер сканер буюу Point Cloud технологиг ашигладаг байгаа. Харин Level of Detail нь тодорхой нэг эдлгүүний хувьд яригдана. Та бүхэн анзаарсан бол Level of Development маань төслийн ерөнхий цаар хүрээ шийдлүүдийн талаар яригдж байсан бол Level of Detail нь та объектөө хэр наривчлалтай төсөлж харуулах вэ гэдгийг шийдэхэд зориулагдсан байгаа. Ерөнхийдөө эхний ээлж нь архитекторуудын хувьд бусад инженерүүдэд даалгавар өгөхдөө энд нэг ерөнхий санал байна гэдгийг хоёр хэмжээс дээр хүсвэл төсөвж харуулж болох юм. Харин 3 дэрэгөө ороход ерөнхий максимум хэмжээ нь иймэрхүү байна гэдгийг
байдлаар G1-ээр харуулсан загварыг харуулж болно. Энэ тохиолдолд үндсэн хэмжээсүүд тодорхой болж байгаа жишээтэй. Харин дараагийн наривчлалын хувьд үйлдвэрлэгчийг тодорхойлох болоод тухайн сандлын зориултыг наривчлалд зааж өгөх жишээний. Харин эцсийн байдлаар захиалагчдаа төслөө танилцуулахдаа илүү бодит мэдрэмж төрүүлэхийн тулд наривчлсан дүрслэлийг ашиглах шаардлага гарч болно. Та төслийнхөө эдлхүүнүүдийг хэдий ч наривчлан, төдий ч компьютер маань өндөр ачаалдаг учраас өөрийнхөө боломж болцоонд тулгуурлаж шаардлагатай наривчлалын төвшинг сонгох нь тохиромжтой гэдгийг анхаараарай. Жишээ нь уг хан болон хаалганы наривчлалын төвшний хувьд одоогийн байдлаар coarse буюу хөнгөн дээр байна. Би аль алин medium дээр тавихад байгуулт болон 3D-ийн хувьд наривчлалд хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч байгаа. Бидэнд fine дээр бариул, нугас зэрэг эдлхүүн тодорхой харагдаж байгаа бол coarse дээр бол ердөө хоёр хавцтай хаалга гэдэг ерөнхий тэмдэглэл харагдаж байгаа жишээтэй.